Монголчууд бид эх 5 жилд гол нэг төрлийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 2023 он Монголын хүнс хөдөө аж ахуйн салбарын сэргэлтийн эхлэлийг тавьсан түүхэн жил боллоо. Хүнсний хувьсгал хүний хүчин зүтгэлээр энэ том зорилгод амжилтанд хүрэх. Тэр дотроо хүнсний аюулгүй байдлаас Монгол улс хангах зайлшгүй шаардлагатай болсон. В 2023 онд бид хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээний 85%-ийг хангаж анхны экспорт огцом нэмэгдлээ. Ингэснээр 277 сая долларын экспортын орлого боллоо. Монгол улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 12%-аар буурч Монгол улсад 120 сая долларыг дотооддоо үлдээсэн үзүүлэлт гарч байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд төр хувийн хөвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын хангамж экспорт нэмэгдэж эхэллээ. Энэ онд үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй 5-аас 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай хөнгөлтөө зээлд 2000 гаруй аж ахуй нэгж иргэн хамрагдаж нийт 829.6 тэрбум төгрөгийн зээл олгож эргэлтийн хөрөнгийн зээл 415.3 тэрбум, хөрөнгө оруулалтын зээл 414.2 тэрбум, үүнээс хүнсний боловсруулах үйлдвэрт 580.6 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 185.5 тэрбум, мал аж ахуйн үйлдвэрлэлд 63.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хүнс хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжөнд импортын гайлын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлсэн байна. Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 90%-аар хөнгөлж, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг 50% хөнгөлсөн зэрэг дэмжлэгүүд нь үр дүнд хүрч эхэлжээ. Төр засаг нь ард иргэд баялаг бүтээгчтэй бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр хувийн эвшлийг түншлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах шаардлагатай юм а. Хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн бүрэн хэрэгжиж эхлэхэд төр засгийн зүгээс шаардлагатай бодлого шийдвэрүүд гарч, хүнсний хувьсгал, бодит ажил хэрэг болон хэрэгжихэд бэлэн болсныг эрхэм баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид та бүхэнд бас хэлэхэд таатай байна. Хүнсний хувьсгалт нэгдэцгээе. 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 Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын энэ нэг хөнгөлтэй зээл бол биднэрт бас их нэмэр тус болж байгаа гэж үзэж байгаа. Энэ ажил мэдээ зогсож болохгүй. Яг энэ тухай цагт яг шаардлагатай байсан санхүүжилтийг олж авч чадсандаа бол бидний ажил бол маш их дэмжлэг болсон байдаг юм аа. Хүнсний үйлдвэрийн зорилттой тоног төхөөрөмжийг гайлын татвараас чөлөөлсөн энэ бодлого бол маш их оновчтой бодлого. Бид бас цаасан дээр үлдээж болох хурдтай явж гин гэж ойлгож байгаа. Ирж буй 2024 онд хүнс хөдөө аж ахуйг дэмжсэн бодлого шийдвэрүүд үргэлжлэхээс гадна одоо улсын байгууллага, хандивлагч орнууд бусад улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд олон шин төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс эх онд илүү их үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний хувьсгал хөдөлгөөнүүд бас жил гарсан болж байна. Энэ хугацаанд улсын хурлын төвшин, засгийн газрын төвшин, төр засгийн төвшөнд олон одоо чухал шийдвэрүүд гарч өнөөдөр бас бодит үр дүн гихнээс өгч эхэлж байгаа гэж хэлж болно. Энэ хүнсний хувьсгал бол цогцоор нь арга хэмжээг төлөвлөж байгаа л гол ач холбогдол байна. Одоо 3 сая бүхэн хамтаа улсч нь одоо өөрсдөө хүнсний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Хүний хүчин зүтгэлээр энэ том зорилт бол амжилтанд хүрнэ. Ажлын байртай байх, ажилтай болгох энэ зөвхөн хүнсний тухай яриаггүй гэдгийг л би аягүй сайн онцлмоор байна.
Үйлдвэрлэгчтэй мэдлэг мэдээллээр цэнгэлсэн нь хүнсний хувьсгалын нэгэн үр дүн байлаа. Мөн үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлэхэд оюуны баялаг бүтээгчид дайчлагдлаа. Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нэг томоохон үр дүн нь эв нэгдэл хамтын ажиллагааны шин жишг тогтоосон явдал юм а. За өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, эрдэмтэн судлаачид зөвлөл байгуулан үндэсний хөдөлгөөнийг чиглүүлж эхэллээ. Одоо харин Монголын ард түмний дэмжлэг оролцоо чухал байна. Усын хурлын зүгээс бол хийх ёстой зүйлээ хийцэн одоо яг энэ засгийн газраас хийх ёстой хуулиудаа хурдан оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо энэ үйл ажиллагаанууд бол зөвхөн хүнсний салбар гэхгүй ер нь энэ эдийн засгийн бусад салбар руугаа илүү өргөн хүрээтэй очиж ялангуяа иргэдэд мэдээлэл өгөх нь илүү чухал байна. Энэ тал дээр илүү анхаарч ажиллана. Ялангуяа ерөнхийлөгчийн одоо таван газрын зүгээс мэдээж засгийн газрын их хурлтайгаа хамтарч ажиллана. Төрийн тэргүүн хэдий хурдтай ажиллаж тус хөдөлгөөний хэрэгжих нөхцөлийг шат дараатай бүрдүүлсэн ч хамгийн багадаа 2-3 жилийн дараа бодит үр дүн гарна гэсэн хүлээлт ард иргэд аж ахуй нэгжүүдийн дунд байсан билээ. Гэтэл төрийн бодлого шийдвэрүүд батгахаас ч өмнө материаллык бус үр дүнгууд гарсан юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдийн эв нэгдэл ихтгэл найдвар сэргэж тус тусдаа дарав төлөв хөдөлмөрлөдөг байсан бол хамтран ажиллаж бие биенийгээ дэмжиж дуршлах солилцож эхэлсэн. Монгол улсынхаа хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангахын тулд бид үргэлж хичээж ажиллах болно. Эрүүл аюулгүй хүнсээр ард түмнээ хангаж байгаадаа маш их баяртай байдаг. Төр дэмжсэн шиг дэмжиж зоригтой шийдвэрээ гаргаад өгөх юм бол үйлдвэрлэгчид бид үйлдвэрлэсэн шиг үйлдвэрлэж чадхаар хэмжээний үйлдвэрүүд одоо суурилагдсан байна. Үндэсний энэ хөдөлгөөн зарласан бол олон үйлдвэрүүдэд маш том дэмжлэг болон мөн одоо үйлдвэрүүд олноороо бий болсон байгаа үйлдвэрүүд нь чадварчих, чанарчих одоо ийм боломжийг олгосон гэж бид харж байгаа. Тэгээ төр засаг маань ингээд бид нартай ингэж ойртож ажиллаж байгааг үнэхээр нэг илрэл юм байна гэж харж байна. Тэгэхээр энэ үндэсний хүнсний хангамж аюулгүй байдал гэсэн энэ үндэсний хөтөлбөр нь хэрэгжихгүй байхын аргагүй байх болов гэж үнэхээр итгэлтэй байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөөхөн 85 үйлдвэрт биечлэн ажиллаж хүнсний хувьсгалын үр дүнтэй танилцсан баялаг бүтээгчдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ бол одоо бүр яахааргүй сая би ерөнхийлөгч хичнээн газраар явсан юмтэй гэдгийг бол сая би олж харлаа л да. Ийм богино хугацаанд зүгээр нэг цаасан дээр буулгах зарах хэмжээ биш, бүгдийн тойроод эн чинь үдцсэн биш гэдэг. Энэ бол үнэхээр бахархууштай. Эх орноо хүнсээр хангах энэ ариун журамт үүргийг хэрэгжүүлэхийн төлөө та бүхний одоо хүч хөдөлмөр оюун санаа төвлөрч ажиллаж байгаад би бас Монголынхаа нийт ард түмний нэрийн өмнөөс бас та бүхэндээ баяр хүргье. Баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дуршлаг судлуулах зорилгоор ерөнхийлөгчийн тамгын газар баялаг бүтээгчдийн дэмжих холбоотой хамтран баялаг бүтээгч өглөөний цай, уулзалт болон бизнес аяллыг зохион байгуулж 300 гаруй үйлдвэрлэгч ерөнхийлөгчийн очиж танилцсан дотоодын 21 үйлдвэртэй танилцлаа. Бизнес туурд одоо би 3 дахь удаа ингэ хамрагдаа явж байна. Би биенээсээ суралцсан их сайн одоо аялал болж байна гэж миний хувьд бол үгэж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд дараагийн түвшин рүү гарсан маш том өөрчлөлтүүд гарах байх гэж бодож байна. Салбар нь өөрчлөгсөн. Үйлдвэрийн ерөнхийдөө нэгдсэн ингээд нөгөө зарчмууд, системүүд адилхан байдаг болохоос маш их туршлага судалж байна. За илүү ийм урам зориг авч байна. Энэ 3 үйлдвэр өнөөдөр ингээд аялаад үзэхэд бол би яг энэ хүмүүс шиг ингээд бас уналттай үедээ онж өсөх үедээ өсөж явдаг юм байна.
гэдгийг бас их сайхан ойлгож авлаа. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхийн гадаад ажил Монгол бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах үүр болж эхэллээ. Ажлын бүрэлдэхүүнд жижиг дунд томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон баялаг бүтээгчид багтаж, шинэ ажлын хамтрагч, шинэ инновац, шинэ мэдлэг туршлагаар дүүрэн эх орондоо эргэн ирсэн юм аа. Төрийн тэргүүний айлчлалуудын хүрээнд эх орондоо 7 удаа амжилттай зохион байгуулсан бизнес тур арга хэмжээг бизнес форум болон үзэсгэлэн худалдаатай хослуулан гадны улсад зохион байгуулдаг шин жишг тогтоод байна. Тухайлбал бүгд найрамдах Франц улс, бүгд найрамдах социалист Вьетнам улс, бүгд найрамдах арчилсан Лаос улсад хийсэн Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд нийтдээ 200 гаруй үйлдвэрлэгч бизнес эрхлэгчид энэхүү арга хэмжээнд оролцсон юм а. Монгол улс бүгд найрамдах социалист Вьетнам улс болон Арабын нэгдсэн Эмират улс руу визгүй зорчдог болж шууд нислэгтэй боллоо. Мөн дэлхийд дахинд хомсдолд орох эрсдэлтэй гахаа дахиад цагаан будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх, манай улс хонь ямааны манхаа экспортлох зэрэг хүнс хөдөөж ухын салбарт ач холбогдол бүхий олон гэрээ байгуулсан юм. Тэгэхээр энэ удаагийн ажлын өрөөнд бол бас яг 6 баримтчлал гаргаж зүйлээ хамгийн чухал нь мэдээж одоо энэ хоёр улсын хоорондын иргэдийн солилцоо, иргэдийн хөдөлгөөнийг бас зохицуулахад хөгжүүлэхэд тийм ээ удаа эдийн засгийн энэ солилцоогч гэсэн бас идэвхжүүлэх визний асуудал байдаг. Тийм болохоор хоёр орны иргэдийг бол 100% бизнес чөлөөлж байгаа. Энгийн паспорттай иргэд маань 30 хоног бол визгүй Вьетнамоос зорж харилцсан ийм хэлцээр хийглээ. За худалдаа гэдээ ярихаар бид нар бол энэ удаа айлчлалын хүрээнд өмнө ч гэсэн одоо Франц улсад хийсэн айлчлалын үеэр бизнес форумыг зохион байгуулж ирсэн, Японд ч гэсэн бид зохион байгуулж ирсэн. Сүүлийн үед бол нэг шинэ ийм форматыг бид нар нэвтрүүлж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч бодлогын хүрээнд зөвхөн одоо бизнес форум зохион байгуулад эдийн засгийн одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд болон бодлого боловсруулагч нарыг хооронд нь уулзуулад нэг харилцан ийм илтгэл сонсоод дуусах биш. Энэ яг баялаг бүтээгчид аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хооронд нь уулзуулж бодит гэрээ хэлэлцээ гэдэг бол зуруулах. За үүнээс гадна бас танилцах ийм уулзтууд хийлгэхээс гадна бодиттой ийм танилцах аяллуудыг хийлгэж байгаа. Энэ яаж юм бэ? Яг одоо тодорхой салбарт нэг ялангуяа хүн шүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнамын одоо тэргүүлэх компаниудын одоо удирдлагуудтай уулзуулах, үүнээс гаднаас аж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулснаар техник технологийн Монгол улсад суурьшуулах одоо нутагшуулах ямар боломж болцоо гэдгийг энэ талаас бол бас судлуулах одоо энэ чиглэлээр хамтран ажиллагааг нь хөтгчүүлэх чиглэлээр ийм үйл ажиллагааг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тамирын газраас идэвхтэй зохион байгуулж байна. Хүнсний хувьсгал хүнсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн ажлууд багтаж Францын хөдөөж ахуйн үйлдвэрлэлтэй танилцахын завшаа тохиолдсон баяртай байгаа. Ямар ч энэ айлчлалын хүрээнд багтаад бас салбарын төлөвлөлт болоод явж байгаадаа том баяртай байна. Шинэ технологи, шинэ инновацыг биднэрт одоо биеэр ирж үзэн гэдэг бол их сайхан үйл явдал болж байна гэж бодож байна. Манай одоо ард түмэн хэлдэг шүү дээ. Суусан дэвсэж авсан тэнийг бэрээ гэх. Хөрөндөөс бол харьцангуй бид шинэ хандлагууд, шинэ сайхан санаа оногууд, шинэ одоо хөтөлбөр зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтүүдийг бас авч ажиллаж авахаар энэ сайхан санаанууд байна. Маш үр дүнтэй байна. Би одоо Хүсгэл аймгаас төлөөлж ирсэн. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаанд бол дахиж дэвшил гаргахын төлөө хичээж ажиллах талаар бол суурь илэрхийлж байна. Ижил дунд бизнес эрхлэгчдийгээ дэмжиж одоо хүнсний хувьсгал гэдэг одоо энэ хүү аян маань маш их үр өгөөжтэй байна. Маш баярлалаа. Хуучин ерөнхийлөгчийн айлчлал гэхээр нэг том хэдэн том компаниуд л явдаг, оролцдог. Ийм байсан бол өнөөдөр одоо энэ бизнес эрхлэгчид маань жижиг дунд үйлдвэрийнхэн бүгд одоо явах, оролцох тийм бүрэн боломжтой байна. Одоо салбарын хувьд бол бас хамтарч ажиллах зөндөө боломжууд байна гэж харлаа. Өнөөдөр маш сайхан олон одоо Вьетнамын бизнесүүдтэй нэрийн утсаар солилцож танилцлаа.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хөдөө аж ахуйн мэрэгжлийн нэгдсэн холбоотой нэгдэл хүнсний хувьсгал төрийн бус байгууллага байгуулагдсан идэвхтэй ажиллаж байна. Энэхүү нэгдлийн гишүүдийг ерөнхий сайд Оюун Эрдэнэ, Улсын хурлын дарга Зандан Шатар, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар, Шадар сайд Амар сайхан нар тус хүлээн авч уулзсан хүнсний хувьсгалыг эрчимжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Яг энэ хүнстэй холбоотой за ерөнхийлөгчийнхээ бас дэвшүүлсэн энэ сан санаачлагтай холбоотой нэлээд одоо энэ яамдуудыг шахаж ажиллахын тулд би одоо яг аялжуулчлалын үндэсний хороог өөрөө өдөртсөн шиг яг энэ хүнстэй холбоотой үндэсний үйлдвэрлэгчтэй холбоотой энэ асуудлыг би түр хугацаанд одоо ерөнхий сайд удирдах тэгвэл ерөнхий чиглэлийн сайд нарыг энэ салбар руу татаж оруулж байна тийм. Үндэсний аюулгүй байдал бол аливаа улсын үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг бүхэн ардын хүнсний чанар, хангамж, шимт чанарын юм зохицоо ойлголт учраас дэлхийн бүх улсууд татвар зээлийн бодлогоор дэмжиж ижил хүнсний салбараа дэмждэг, хөдөө аж ахуйн салбараа дэмждэг тийм дэлхийн нийтийн чиг хандлага. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын хувьд хүнсний хангамжийн асуудал бол бас энэ хүнсний хувьсгал гэдэг Монгол улсын ерөнхийлөгч засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ том хөтөлбөртөө уялдуулж бид нар бас энэ одоо хөтөлбөрт нэгдэж Улаанбаатар хотын хүнсний хангамжийг одоо сайжруулах чиглэлээр бид дөрвтэй арга хэмжээ авъя. Өмнө нь хэрэгжүүлжсэн уламжлалт ажлуудаас аль болох татгалзъя гэдэг байдлаар даваа хоёр захирлтээр хоорондоо ярилцсан. Монгол улсын одоо ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөр түрүүн бий болсон үр дүнгээ өгч байгаа. Атын 4-р аяна эхлүүлсэн. За газар тариалан эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид бодиттой дэмжлэг үзүүлэх үүднээс хөнгөлөлтөө зээл санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Гэхдээ энэ бол бас өшөө цаашаа 24 ондооч үргэлжлээд явна. Энээс гадна өшөө одоо олон ажлуудыг бид хамтдаа хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас тэгээд та бүхнийхээ одоо яриаг сонсоод тэгээд бусад жижиг дунд зөвхөн хүнсний шилтгүү жижиг дунд үйлдвэрлэлүүд дээр үйлдвэрийн орчны одоо стандартуудыг шинжлэх ажлууд бий. За энэ дээр манай одоо стандартын газар Шадар сайдын ажлын алба та бүхэнтэй бүх талаар одоо хамтарч ажилланаа. Илүү энэгт ажилланаа гэж та бүхэн маань ойлгоорой. Та бүхний манлайлал үүрэг оролцоо энэ дээр маш чухал. Төр хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд 2023 онд Монгол улс хүнсний ногоо хураалтаараа сүүлийн жилүүдэд байгаагүй арвин ургац хурааж, ургацын баяраа тэмдэглэн хүнс хөдөө аж ахуйн салбарын шилдэг 35 үйлдвэрлэгчийг тодрууллаа. Хүнсний ногооны нэг төрөл нэмэгдэж, түүхэнд хамгийн өндөр хэмжээний ургац хураан авч, хүнсний ногооны дотоодын хангамж энэ оны эцэсгэхэд 85% хүртэл нэмэгдэхээр байгааг бас илтгэсэн. Түүнчлэн сонгон сарнис дуун болон өндөрний дотоодын хангамж 2023 онд 3-аас 12%-аар өсөх тооцоо бас гарсан байна. Үүний зэрэгцээ манай улсын хүнсний бүтээгдэхүүний импорт 12%-аар буурсан сайхан үзүүлэлт бас гарсан байна. Гадар тариалан идэвхтэй хөгснөр мал аж ахуй, тусдах аж ахуй даган хөгждөг. Мөн цаашлаад хөнгөн болон хүнсний үйлдвэр дотоодоо хөгжих үндэс бол гадар тариал юм аа. Иймээс төр засгаас гадар тариалан зөв бодлогоор дэмжиж стратегийн хүнсээ дотоодоо бэлтгэх нь хүнсний болон үндэсний аюулгүй байдлыг салшгүй хэсэг гол зорилт юм аа. 35 аж ахуйн нэгжүүдийн бас нэг баснд одоо маш их баяртай байна. Тэгээд нийт одоо төв сургац компанийнхаа бас хамт олонд бас дахин одоо халуун баяр хүргэе. Чимээгүй шаргуу хөдөлмөрл үр дүн чиний өмнөөс ярих олон гэж сайхан үг байдаг. За бид бүхэн бол энэ Монгол улсын одоо газар нутаг дээр бий болсон энэ сайхан малын ашиг шимийг яаж үүнд хүргэх вэ? Яаж чанартайгаар одоо бид бүхэн хүртэх вэ гэд энэ бүх зүйл дээр хамт олноороо сэтгэж, зүтгэж өнөөдөр хичээж хөдөлмөрлж ирсэн. Тэгээ энэ сайхан хөдөлмөрийн маань бас төр засгаар өндрөөр үнэлсэнд нь тул их баяртай байна. Энэ ерөөс зүүдэлж байгаа юм шиг санагдаж байна. Одоо ингээд бид бүхэн одоо үйл ажиллагаагаа мөн одоо газар тариалан эрдэн шиш тариалалт одоо энэ үнийг бол бас 2023 онд одоо Монголд маш өндөр үр дүнтэй ургуулж чадсандаа их баяртай байгаа.
монголчууд бид хүнсний хувьсгалыг эв нэгдэл хамтын ажиллагааны хүчээр баталгаажуулж нэг зорилго доор хичээл зүтгэл гарган хүлээлтээс давсан амжилтанд хүрлээ. Үүнд нийт баялаг бүтээгчид, хамтран зүтгэгчид, эх орон чиргэлэгч та бүхний хөдөлмөр хичээнгүй байдал, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэл чухал хувь нэмэр оруулсан юм а. За энэхүү амжилт биднийг тайвшруулах бус урам зоригоор тэнэглэн илүү эрч хүчтэй ажиллах хүч болж байна.